Манус группийн ерөнхийлөгч Хүрлбаатар энэ дуйлааны хажуугаар фенобарбиталимыг эмчилгээнээс хасна гэдэг зүйл яригдаад эхлэхэд эхчүүд их сандарч эхэлсэн. Тархины дарцтай болон биеийн шаарлалттай төрсэн хүүхдийг эмчилдэг ганц юм энэ л дээ. Энэ нэмийг орлуулах юм одоогоор алга. Энэ удаагийн үйл явдал ганц Манус гэлгүй эм хангамжийн салбарт маш том сургамжллоо. Үүнээс гол зөрчил нь жорын зөрчил гэж ойлгосон. Зөрчилтэй гэгдээгүй жоруудыг бид бичээгүй. Эмчнэр бичсэн. Жоро дээр хэмжин гарын үсэг эмийнээр гаргахдаггүй байна. Эмийн хэрэглэх зааврыг бичээгүй байна гэдэг. Энэ нь Монсын биш, Монголын бүх эмийн санд байдаг зөрчил. Шудар өсөлтөн хэрэгжинтэй газар үүнийг ил гаргаж өгсөнд баяртай байна. Цаашид эрүүл мэндийн яам, эмнэлгүүд, эмчнарт асуудал тавиасаа. Өвчтөнгүүд жороор авах эмийг жоргүй ирчгээд та нар өгсөнгүйгээд загнаад ундаг. Жоро бариад ирэхээр нь жор буруу байна гэхээр бөөн асуудал болдог. Энэ тал дээр бид болоод яам эмчнэр бүгд л анхаарах хэрэгтэй.